Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр өнөө орой болох гэж байгаа шинэ сарныхаа талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Шинэ сар маань гэдэг маань болохоор одоо шинийн нэгнээс эхэлж байгаа дараагийн шинийн нэгний хүртэлх энэ хоногуудын ерөнхий энергийг сараар шинжиж байгаа хэрэг. За тэгэхээр энэ сард маань буюу бидэнд юу хүлээж байгаа вэ? Ямар энерги идэвхж байгаа юм гэхээр одоо бүх зүйл маш их болох. Бүх зүйл сайхан бүтэх гэдэг ийм төрлийн энерги холбогдож бууж байгаа. За тэгэхээр одоо ингээд жижигхэн тайлбар тавья. Юу вэ гэхээр одоо ингээд тэнгэр дээр 12 ингээд ордууд байгаа. Одоо хөдөлтөхгүй одууд ахгүй юу? Тэр нь болохоор биднийг ингэж илэрхийлдэг 12 бидний нэг ордууд юм байгаа. Тэгэхээр ингээд хоньны орд гэдэг энэ оддууд тэндээ ингээд байж байдаг. Тэр энерги рүү аль нэг гариг очих юм бол тэр гариг нь өөрийнхөө энергитэйгээ тэр ордны энергитэй хосолж хэрвээ хосолсон энерги нь өөр гаригтай өөр одоо ордны энергитэй хослоод ингээ хорших юм бол тэр хоршиж байгаа холбоос үүсгэж байгаа энерги нь эерэг сүрэг байх юм бол тухайн цаг, тухайн өдөр, тухайн жил, тухайн сард бидэнд тэр энергиээр нөлөөлж бид нар тэр нөлөөллийн доор амьдардаг гэсэн үг. Одоо ингээд хамгийн энгийн жишээ, одоо хамгийн энгийн тайлбар гэсэн үг. Тэгээ өнөөдөр орой болохоор нар, сар, бархас байд гаригууд маань бүгдээрээ ингээ холбогдож байгаа энергиуд нь мэлхийн ордны энергид холбоо үүсгэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яаж ойлгох вэ гэхээр бид нэр мэлхийн ордны энерги ингэж их идэвхжих юм байна. За тэгвэл 12 ордуудад яаж идэвхжих юм бэ гэдгийг одоо мэдээж тайлбарлана. За тэрнээс өмнө бас ингээд нэг юм одоо бас зөвлөмөр байна. Угаасаа л миний бичлэгүүд, миний одоо пост стори дандаа ингээд зөвлөгөөтэй ордог. Тэгэхээр мэдээж ингээд өдөр болгон сайн өдөр хизээж муу өдөр гэж байхгүй те. Гэхдээ одоо бас зөвлөхөөр зүйл байна. Тухайн өдөр ингээ сайхан зүйл гэд хажуу болгонда хажуу байгаа бүх зүйлд анхааралгүй хандаж болохгүй учраас бас бус зүйлийг бас ингээд анхаарч явбал зүгээр учраас би ингээд дандаа зөвлөгөө өгж явдаг байгаа. За тэгэхээр өнөөдрийн зөвлөгөө буюу өнөөдөр өгж байгаа эх сарда анзаарах ёстой зөвлөгөө маань болохоор яг энэ бархас байд гаригтайгаа холбогдож байгаа энергийн талаарх зөвлөгөө юм байна. Юу вэ гэхээр бархас байд гарагч одоо байгаа зүйлийг ихсэгдэг гэдэг байгаа шүү дээ. Бидний хүсэж байгаа зүйлийг маш их болгочдөг гэдэг. Тэгэхээр бид нар бодлоо, бид нар хүслээ зөв бодож зөв хүсэхгүй бол нөгөө талаасаа буруу болоод ирэх вэ. Жишээ нь одоо ингээд тайлбарлаж байгаа хамгийн энгийн жишээ. Бид нар ингээл гуайлаг гой биетэй те сайхан байхыг хүсдэг тийм үү. За тэгин гутаа ингээл хоолоо одоо ингээл жингээ барихын тулд хоолоо сойх те. За гэтэл одоо ингээ хүсэе л та. За би одоо эх сард айгүй гоё туранхаа болмоор би гоё гуайлаг биетэй айгүй гоё одоо тийм тэдэн ч килтэй гоё туранхаа болмоор ингээ бодонгууд тэгэж их хүссэн гут ч хамгийн гол нь сэтгэлээсээ их хүссэн гут нөгөө бархас байд гариг маань ингээ холбогдож байгаа учраас бидний хүсэл хитрээд бид нар бүр ингээ өвчлөлтлөө ингээ туранхаа болчих вэ. Ярваа нэгэн байлэр өвдөж зовоо туранхаа болчих вэ бүр тийм ээ. Эсвэл ингээ нэг хоол идсэн чинь нөгөө хоолноос хордлого болоо бүр туурчих вэ. Тэгэхээр энэ талаа бас айгүй их ингэж бодож, зөв хөдөлж, зөв сэтгэж, зөв одоо сэтгэлээсээ хүсэж үйлдэл хийхгүй бол бас болохгүй. За ингээд эхний зөвлөгөө маань. Хоёр дахь зөвлөгөө маань. Мэдээж одоо ингээд 4-р гэрт орохоор чинь бидний ингээд орон гэр, их нутаг, өөр удам, угсаа, аав, ээж, үндэс гидсэн байгаа хүүхэд бидний орон гэр, нутаг ус гэл энэ энерги бүгдээрээ идэвхжинэ. За тэгээ байжсэн чинь энэ сайхан энерги ингээ идэвхжиж сайхан болж явах үед бид нар ингээл ямар сайхан юм бэ айгүй гоё энерги идэвхжиж тэгээ бодно штэ. Гэхдээ энийхээ зэрэгцээр бид нар хизээж карма энергийг мартаж болохгүй байхгүй юу? Карма энерги чинь биднийг ингээ өдөр алган л хажууд ингээ дагаа явж бид нар угаасаа энэ чинь юу л үгэн түүнийгээл одоо тарьж байгаа зүйлд хүртэж авч байгаа штэ. Тэгэхээр энэ карма энерги биднээс салдаггүй байхгүй юу? Тэгэд энэ тэнгэрийн зурган дээр карма энерги маань болохоор одоо би ингээд тэнгэрийн зураг ардаа зурчихсан байгаа. Ингээ бөөринхий тэнгэрийн зураг. Тэгээд ингээ оддууд буюу 12 орд маань ингээ байрлалцсан. Тэгээд би ингээ голоор нь хуваацсан байгаа. За доотлолтой айгүй олон ингээд гаригууд нийлчихсэн байгаа. Одоо энд ингээ бүх гаригууд ингээ баг ихэнх нь тийм ингээ бөөгнөрчихсэн байгаа. Дээдсгээрээ ингээ баг ингээ цөөхөн гаригтай баг гариг байхгүй. Тэгсэн чи яг ингээ яриад байгаа нөгөө карма маань хоёр талд нь очиж тэгнчихсэн. Одоо энд байна л да. Одоо энд oh my god. Яг хитрээ явлаа. Тэгээд ингээд хоёр талдаа тэгнчихсэн байгаа. Энэ хэлбэр маань болохоор аяг гэдэг нэртэй хэлбэр аахгүй юу? Тэнгэрийн зурганы аяг гэдэг хэлбэрт. Яагаад тэгэхээр
Аюуны доод хэсэг ингээд мэдээж цайгаар дүүрдэг штэ. Тэгэхээр ингээд доод хэсгийн дүүрсэн, дээд хэсэг ингээд хоосон. Тэгээ хоёр талдаа синжтэй. Нөгөө синж нь нөгөө карма байгаад нь штэ. Карма нь юу гэхээр за одоо яах вэ? Юм хэтрүүлэх үү гэж асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр цөмөрөө ирэх сарда ерөөсөө ингээд юмны балансыг алдажлахгүй. Жишээ нь тайлбарлаж өгье. Хин нэг нь одоо энэ аягтайгаа холбогдолоо гэсэн үг. Одоо энэ зургатайгаа энэ дүрстэлтэйгээ холбогдож байгаа байхгүй юу? Өнөө орой үүсэж байгаа, ирээдүйд ирж байгаа нэг сарын турш үүсэх тэр ерөнхий араамны зураг нь тайлбар нь болохоор аяга хэлбэртэй хоёр талдаа карма энергитэй доогоороо энергиуд дүүрсэн, дээгүүрээ энерги хоосон. Юу гэсэн үг вэ? Тайл нь юу юм бэ гэхээр за өөрөө хит юмтай болоод өрөөлийг хоосолчвоо гэсэн үг. За нөгөөтэйгээрээ юу гэхээр нөгөө хүн чинь маш их зөөлтэй болоод таныг хоосолчих вэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бүр ингээ баланс бүр маш ингээд бүр дээш доош бүр айгүй одоо ингээд айгүй сайн алдагдаж байгаа. Тэгэхээр энэ сарда балансаа битгий алдаараа гэсэн үг байхгүй юу? Карма одоо үйл хөдлөлөө бүгднийг маш зөв хянж явах хэрэгтэй, бүр шаардлагатай ийм сар байгаа. Тэгээ мэдээж одоо тэгээд иргэнж байна. Бас ингээд анхаарах зүйл нь бас байгаа гэсэн үг. За тэгтээ угаасаа гоё сар ирж байгаа. Яагаад гэхээр бидний үнд сугсаа биднийг дэмжих гэж байгаа. Тэгэхээр үнд сугсаагаа бид нэр ингээд дэмжиж биднийг ингээд дэмнүүлэхэд бол бид нар өөрсдөө яах хэрэгтэй юм бэ? Бид нар удам угсаатаа өөрсдөө уучраа олоод бид нар ив зүйтэй байх хэрэгтэй байхгүй юу? Яагаад гэхээр удам угсааны энерги орж ирээд бид нартай холбогдож байна гэдэг чинь бид нар бага насндаа ямар байсан юм? Бид нар бага наснаас ямар травма авсан те? Бид нар яаж хүмүүжсэн юм? Бидний сэтгэлд асуудал байгаа мó байхгүй мó? Эсвэл бид нар айгүй сайхан өсөж тойрнж ижээ аавда хайр халамжаа өгж тэр сайхан үгсийг хэлж ирсэн юм уу? Энэн дээр бид нар анализ хийх шаардлагатай энэ сар ирж байгаа. Яагаад гэхээр угаасаа энэ энерги холбогдоод ороод ирж байгаа. Тэгэхээр дор бүрнээ энэ тал дээр маш их хянуур ухаалаг байгаад бага наснаасаа үүссэн травманаас салаад ангижруул маш одоо сайн гэсэн үг. Мэдээж ингээд бид нар ч ингээд хуучин зүйлээ тий болохгүй байгаа зүйл ороход урагшаа алах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо энэ сар чи айгу айтайхан байгаа байхгүй яа. Тэр үнд сугсааны энэ зүйлийг орхиод урагшаа алах юм бол бидний ирээдүйг сайхан хүлээж байгаа гэсэн үг. Зурхаа ингээд зурган дээр тайлбарлах юм бол бидний гэр бүл үндэс гэдэг чинь одоо энэ тэнгэрийн зургийнхаа доороо байрлаж идэг. Ирээдүйн маань энэ тэнгэрийн зургийнхаа дээрээ байрлаж идэг учраас бид нар доороо байгаа нэг тэ одоо нэг баг гэрийн тогооны асуудлаа шийдээгүй байж бид нар дээшээ яаж гарах юм бэ гэдэг ийм жижигхэн ийм агуулга байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ дээр цөмөөрөө бүгдээрээ 12 ортууд маань бүгдээрээ анхаарах хэрэгтэй байгаа. За одоо ингээ баг 8 минут болсон чинь нэг ч зурхаагаа ярьж амжаагүй баг оршилтайсаар байгаа л эхэллээ дээ. За багаар ингээ таслаад богинохон болгоо авчлаарэ дээр юм болоо та. За тэгээд дараагийн бичлэгээс ордуудаа ингээд богиноор нь хуваагаад явчих. Тэгээд бас нэг юм бас одоо бас дуулгамаар нь юу гэхээр 7 сарын 1-ээс миний close friends буюу одоо хаалтаа сторинд явуулдаг зурхаа маань эхлэх гэж байгаа. Тэгээд ялангуяа энэ сард маань юм байгаа болохоор та бүхнийг адилгүй их бас оролцуул зүгээр юм болов өдөр тутмынхаа амьдралаас хувь нэмэр оруулах зүгээр юм болов гэж бодож байна. Тэгээ хаалттай сторийн маань хамтахыг хүсэх юм бол чат бичээд ингээд мэдхгүй зүйлээ авлаад асууаарай. Яаж ордгийг, юу ордгийг ингээд те. Тэгэх юм бол бас одоо хинд одоо ингээд дэмтэй гэсэн үг. Одоо би ч одоо хүргэж байгаа мэдээлэлээс ингээ олон түмэн түгээмээр энэ те одоо хүмүүс маань ч гэсэн бас өдөртөө ч гэсэн нэг зүйлийг ч гэсэн өөртөө бас ингээд нэг хэрэгтэй мэдээлэл ингээд авчвал бас зүгээр бас л ингээ би балансаа барих гэдэг байгаа байхгүй нэгсэндээ энэ сар чи ингээ балансыг бариач гэдэг сараагаад байгаа юм. За тэгэхээр урд нь юусаа ингэж би бас ил тод зарлдаггүй байсан. Одоо энэ удаадаас ингээ зарлж байна. За ингээд баг багаар ингээ ортуудаа зөвлөгөөгөө өгөөд эхлэе да.